бүгдээ энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Намайг Шатрхуу гэдэг. Би Европ сертификаттай хүний энергийн биеийг ангаагч, зохиолч, бас ментор хүн байгаа. За миний энэ төгс амьдрал гэдэг пэйж болоод сувгийг маань лайк дараагүй байгаа, subscribe хийгээгүй байгаа болвол та нар маань яг одоо энэ доор асцсан байгаа гэрэлтээд байж байгаа. Гоё товчон дээр нь дараад миний сувгийг subscribe хийгээд хонхон дээр нь бас дараад бас магадгүй миний Facebook дэх пэйж болоод Instagram дэх пэйжүүдийг маань бас follow хийгээгүй байгаа бол та нар маань follow хийгээ, subscribe яг одоо хийгээрэй. Яагаад гэх юм бол энэ сувгаар энэ пэйжүүдээр танд өөрт чинь хэрэг болохоос маш үнцэнтэй чухал мэдээллүүдийг хуваалцдаг болохоор тэр. Энэ сувг, энэ пэйж маань ямар хүмүүсүүдэд зориулагдсан бэ гэх юм бол хэрвээ та дээд биетэйгээ холбогдох, зүн сав мэдрэмжээ сайжруулах, амьдралдаа сэтгэл хангалуун болох энэ энерги ухамсар, даалт ертөнц, хувь хүний хөгжлийн талаар судалж, өөр дөрөө ажиллаа их сонирхолтой, тэ? Энэ дэлхий, энэ матрикс гэдэг энэ тэ сонирхолтой сэдвүүдийн талаар судалдаг, сонирхдаг хүн болвол миний энэ сувгийг яг одоо заавал лайкийн дараад бас subscribe хийгээрэй. За өнөөдрийнхөө сэдв рүүгээ орцгоё. Өнөөдөр ярих сэдв гэх юм болвол маш сонирхолтой сэдв байгаа. За гарчгаас нь та нар уншсан байх. Үргэлж таны зөв байдгаа гэд, тийм ээ? Бас чиний зөв байдгаа. Чиний тэ бидний зөв байдаг. Яагаад вэ? Юу яриад байгаа юм бэ? Тэ ямар ч хэлсэн тэр хүний зөв бол биш ч юм уу, тийм ээ? Яг би хаяад бас буруу алдчихдаг ч юм уу, тийм ээ гэж бас өөртөө эргэлздэг ч юм уу, үнэлэлт дүгнэлт хийдэг ч юм уу, тэ эргцүүлэл хийдэг хүмүүсүүд бас гарчгаас нь хараад гайхчихж магадгүй. За яагаад энэ талаар өнөөдөр ярихыг хүссэн бэ гэх юм бол Алдарт одоо Ford компани үүсгэн байгуулагч Henry Ford гэдэг хүн маш олон жилийн өмнө энэ үгийг хэлсэн байдаг. Үргэлж таны зөв байдгаа. Хэрвээ та миний зөв, би энийг хийж чадах болно, би энэ ард гарч чадна гэж өөртөө болоод бусдад хэлэх юм бол таны зөв. Яагаад гэх юм бол та энэ зөвлөдөө тэ төлөвлөсөн зөвлөдөө магадгүй өнөөдөр хүрээгүй байж болно, маргааш хүрэхгүй байж магадгүй, тийм ээ? Тэгэхдээ сарын дараа, хэдэн жилийн дараа үнэхээр өөртөө үнэнч байгаад тууштай байж чадах юм бол бас зоригтой хичээгээд хөдөлмөрлөж чадах юм бол өөрийнхөө одоо энэний ард би заавал гарна, энийг би хийж бүтээж чадна гэж хэлж байгаа бол тэрнийхээ ард заавал гардаг байгаад байгаа. За тэгэхээр нөгөө талаас нь өнцгөөс нь харах юм бол би энийг чадахгүй, энийг хийж бүтээх чадвар надад байхгүй, энэ зүйлийг хийж бүтээх ямар ч боломж байхгүй гэж харж байгаа бол бас таны зөв. За үргэлж бидний зөв байж байдаг байгаа. Ялангуяа одоо энэ манифестыг хийх сонирхолтой хүмүүсүүд, тийм ээ, одоо манифест гэдэг зүйл чинь сүүлийн хэдэн жил маш одоо түгээмэл болцсон байна. Тийм ээ? Хүн болгон одоо манифестийн арга техникүүд гэдэг ингээл яриад тий. За тэгээд манифестыг маш сайн хийж чаддаг хүмүүсүүд байна, тийм ээ? Бас ерөөсөө хийж чаддаггүй. Тэ хүссэн зүйлээ амьдрал руугаа дуудаж оруулж ирч чаддаггүй хүмүүсүүд байгаад байдгаа. За энэ хоёр хүмүүсүүдийн ялгаа юутай холбоотой вэ? Шууд бидний итгэл үнэмшилтэй шууд холбоотой. Бид нар ингээд нэг юмыг хүсээд, тэ нэг юмыг хийж бүтээх гээд, нэг юмны ард гарахын тулд бидний өөрийгөө харж үнэлж байдаг үнэлэмжтэй шууд холбоотой байдаг. Хүн болгон өөрийгөө одоо үнэлдэг, хардаг, өнцгтэй байгаад байгаа.
Тийм ээ? Бид нар өөрөө өөрсдөө яаж харж гин, юу гэж харж гин, яаж дүгнэж байна гэдэг бусад хүмүүсүүд бидрийг яаж харж гин, яаж дүгнэж гин, юу гэж ярьж байна гэдгээс хамаагүй чухал байдаг байгаа даа. Ерөнхийдөө бол хүмүүсүүдийн бидний талаарх бодол бол ямар ч нөлөөгүй. Хамгийн чухал зүйл бол бид нар өөрийгөө юу гэж харж байна? Юу гэж дүгнэх юм бэ? Тэ бид нар өөртөө хэр ихтэй байж чаддیں۔ Гэдэгтэй шууд холбоотой. Тийм болохоор зарим хүмүүсүүд энэ манифестыг маш сайн хийж чаддаг хүмүүсүүд байгаа. Тэдний өөрсдийнх нь өөрийгөө үнэлдэг үнэлэмжтэй шууд холбоотой. Өөрийгөө үнэлдэг үнэлэмж гэхлээр шууд энэ 3 дахь чакратай бидний энэ ходоодны хавцаа байрлаж байдаг 3 дахь чакратай шууд холбоотой. 3 дахь чакран дээр нь хүрдэн дээр нь хаалт байхгүй байгаа тохиолдолд энерги нь чөлөөтэй гой урсаж чадаж байгаа тохиолдолд хүн өөртөө маш ихтэй байж чаддаг. Тэ хин нэгэн өөр хүмүүс за чи юу амар сансрын юм яриад байгаа юм бэ? Юу том ярдэн чам шиг юм энийг хийж чадлаа юу? Энийний ард гарчих уу чи? Тэ гэд бидний ойр дотны хүмүүсүүд басдаг ч юм уу, тийм ээ? За тэгээ цаашлаад ажлынхан ойр дотнд биш байж болно тий. Ингээ биднийг янзыг үздэг, басдаг хүмүүсүүд зөндөө штэ тий. Урам зориг өгөөл ард нь ингээл дэмжиж байж байгаа хүмүүсүүдээс тий биднийг харъя гэсэн хүмүүсүүд зөндөө байж байгаа. Тий. Тэгэхээр нөгөө хүмүүсүүд маань өөртөө итгэж чаддгүй хүмүүсүүд маань тий 70 тухамсарт нь маш том кодлогдсон байдаг нь болохоор тархийг нь кодлчихсан код гэдэг маань болохоор ихтгэл үнэмшил суудсан байдаг нь болохоор наад шиг хүн ийм хийж чадахгүй тий би учир нь бла 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 тий ийм газар төрсөн хүн надад ийм чадвар авьяас байхгүй надад ийм гоё би байхгүй ийм хөөрхөн зүс царай байхгүй надад ийм олон сургуулийг төгссөн дипломууд байхгүй тий би хангалттай ухаантай цэцэн мэргэн биш. Тийм болохоор яаж би энийг хийж бүтээж чадах юм? Чадахгүй. Гэт энэ талаар бүр мөрөөдхөөж, бодхоос ч зайлс хийдэг ихэнх хүмүүсүүд. Тэ? Бодож чадахгүй байна. Төсөөлөн бодож чадахгүй байна. Нэрээ юу илээ? Өөр хүмүүсүүд чадаад болгоод байх юм. Би ч бас болчдсан болов гэж бодож чадахгүй байгаа хүмүүсүүд өөрийнхөө амьдралд зорьсон зорилгодоо хүрч чадахгүй. Тэгэхээр үргэлж бидний зүв байдаг. Бид нар өөрсдийгөө юу гэж харж дүгнэж байна? Өөртөө юу гэж хэлж байна? Бусдад өөрийнхөө талаар болоод өөрийнхөө амьдралын талаар, зорилгын талаар юу гэж хэлж ярьж байна? Тэр бүгдээрээ зөв, бидний зөв. Та хэрвээ өөрийгөө би бол хичнээн тий магадгүй та гадаад дотоодд ч юм уу Монголдоо ч юм уу их сургууль төгсөөгүй байж магадгүй тий би энэ дээд боловсрал эзэмшээгүй юм чинь би тий ямар нэг ажлын ард гарах ч юм уу ажлыг бүтээж хийж бүтээх боломж байхгүй ягаад гэвэл энэ зүйлүүд чинь дандаа дипломтой хүмүүсүүд хийдгээ гэд тий ерөнхийдөө ажиглаад хараад ахны их сургууль сураагүй ч юм уу диплом аваагүй байгаа хүмүүсүүдийг ингээд харах нэ тэдний ингээд өөрийгөө диплом авсан хүмүүсүүдтэй харьцуулж харахад өөрийгөө ингээд доошлж тэднээс өөрийгөө жоохон дутуу мэтэр хардаг, мэдэрдэг байдал ажиглагдаад байдаг зарим хүмүүсүүдээс. Тэгвэл зарим хүмүүсүүд болохоор тий ямар ч юм бараг 10 жилдээ ч сайн сурдаггүй байсан. Тэ 10 жилийн бараг ажтад ч аваагүй. Тэгсэн хэрнээсээ бүр айгүй зоригтой, өөртөө итгэлтэй тий тууштай хөдөлмөрч ийм хүмүүсүүд маш дэлхийд даяар маш олон зүйлийг хийж бүтээгээд амжилтанд хүрчихсэн хүмүүсүүд зөндөл байж л байдаг штэ. Тэ энэ дэлхийн том корпорац компаниудыг байгуулсан хүмүүсүүдийн хийх нь их сургуулаа төгсөөгүй бас хүмүүсүүд байдаг ш. Диплом аваагүй. Тэгтэл тэр хүмүүсүүд яасан байх нь өөрсдийнхөө үнэлдэг, хардаг өнцгөн шал өөр байгаа байхгүй би угаасаа чадна. Хизээ оройгүй би хүссэн зүйлдээ хүрнэ.
Би хэдэн жилийн өмнө гоё ном уншижсэн л да. Нэлээд дээр үед Наполеон Хиллийн ном байдаг. Одоо бас энэ хувь хөгжлийн талаар тэгээд ерөнхийдөө манифест амьдралаа яаж хүснээр өөрчилж чадах уу болдог аргын талаар ингээд заасан. Тэр ном бол дэлхийд маш одоо олон хувь зарагдсан одоо баг Библийн дараа ордог ном байгаад байгаа байхгүй юу. За тэгээд тэр номыг бичихийн тулд одоо тухайн цаг үеийнхаа хамгийн баян хүн нь энэ номыг бичүүлсэн байгаа. Нэг одоо сэтгүүлч бичээч одоо хүнийг ажилд аваад залуухан залууг. За тэгээ би чамд ингээ мөнгө шин төлнө. Чи дэлхийн хамгийн баян хүмүүсүүдтэй уулзаад тэдний яаж одоо энэ их баялагт хүрч чадсан энэ арга техникийг нь одоо түүхийг нь хуваалцсан номыг бүтээ гэсэн байгаа хгүй. За тэгээ тэр залуу маань болохоор ингээд 20 жилийн хугацаанд маш олон төрлийн одоо улс орны баячуудтай уулзаж тэдний одоо яаж энэ одоо зарим хүмүүсийн толгойд багтшгүй одоо тийм ээ ой тойнд багтамгүй энэ их том амжилт эд баялагуудад хүрсэн бэ гэдэг талаар одоо арга техник түүхүүдтэй танилцаад туршлагатай танилцаад ингээд айгүй гоё ном бүтээсэн байгаа хгүй юу. За тэр ном дээр болохоор Наполеон Хиллийн түүх байж байдаг байгаа даа. За үгүй Наполеон биш Хенри Форд. Хенри Форд маань одоо энэ нөгөө анхны машинуудыг бүтээсэн энэ одоо Ford гэдэг компани бүтээсэн байгаа даа шүү дээ. Маш олон жилийн өмнө энэ компани бүтээж байхдаа бас бусад өөр компаниудаас байдаггүй тийм хурдтай машиныг бүтээхийг хүсэж байсан. Тэгээ Хенри Форд маань болохоор юу асан баа? Өөрхөн компанийнхаа ажилчдаа та нар тухайн үеийнхаа за би одоо дурчиж магадгүй тэр номыг биш одоо 10 жилийн өмнө уншижсэн болохоор 50 морины хүчтэй гэлүү 100 морины хүчтэй тухайн үедээ тийм хурдан машин байдаггүйсэн байгаа байхгүй. Тэгээ 50 морины хүчтэй машиныг та нар бүтээ. Та нар одоо хичнээн хугацаа орох нь уу яах нь тэр бол надад хамаагүй. Гэхдээ та нар энийг заавал бүтээ. Ажилчид нь болохоор тухайн үед хэлжсэн байхгүй. Юу вэ даргаа эн чинь боломжгүй зүйл. Тийм ээ өөр компаниуд өөр одоо ийм машиныг бүтээсэн газар байхгүй хахад бид нар яаж энэ машиныг бүтээх юм? Тэгээ Хенри Форд маань ажил дээр ирэх болгондоо за яаж ийн нөгөө ажилч яаж ямар төвшөнд явж гин гэж ажилчтаасаа асуудаг байсан байгаа да. Тэгээ яасан гэж нэг өдөр хэдэн жилийн дараа мэдээж хэрэг тэнд чинь цаг хугацаа орсон байгаа. Тэгээ ажилчид нь тэр проект дээр ажиллаад яаж бүтээж болох уу гэж ирэл хайгаал хийгээл туршилтууд хийгээл мэдлэгээ цуглуулаад ингээл явчихсан байгаа байхгүй юу. Тэгтэл нэг өдөр Хенри Форд маань компани дээр ажил дээр ирсэн чинь сайхан мэдээ сонссон байгаа. Мэдээж хэрэг ажилчид нь тэр хурдтай машиг бүтээх аргыг нээсэн байгаад байгаа. Хенри Форд гэдэг хүн маань энэ дэлхий дээр байхгүй боломжгүй зүйлийг боломжтой мэтэр хараад энэ угаасаа болно угаасаа бүтэн бид нар чадна гэд итгэл найдвараа алдахгүй харин ч бүр ажилчлаа бас тэрийг бүтээх урам зориг өгд юм уу шахдаг юм уу тийм ээ ямар арга хэмжээ авсан бүү мэдээж ярих тийм ээ. Тэгтэл энэ бодлоо хаялгүй ажилчдаа энэ одоо төлөвлөгөөн дээрээ проектын дээрээ хэдэн жилээр нь ажилласан байгаа байхгүй. Ингээд энэ машиныг бүтээсэн байгаа даа. Тийм болохоор Европт ч юм уу дэлхийд даяараа нэлээд олон жилийн өмнө Ford гэдэг компани ч юм бол маш алдартай байлаа штэ. Тийм ээ. Яг энэ түүхтэй адилхан бид нар би энэ зүйлийн ард гарнаа. Энийг би хийж чадна. Надад дутаад ах юм байхгүй. Миний хөл гар бүгд бүрэн бүтэн ажиллаж байна. Би дээрээс нь залуу байна. Юу гэдгийг. Ямар ч ерөнхийдөө хүн өөртөө итгэж чадаад өөрийгөө бусдаас дутуу биш гэж итгэж чадаж байгаа хүн сэтгэл зүрхэндээ мэдэрч чадаж байгаа нүдэндээ харж байгаа зүйлээ бүтээж чаддаг байгаа даа. Одоо нөгөө
классик хөгжмийн зохиолчд байдаг штэ. Тэ? Дүлийн хүн хүртэл хөгжим хийгээд явж штэ. Тэ дүлийн хүн өөрөө сонсохгүй ирнээсээ хийгээд бүтээгээд явж байгаа байхгүй. Тэ дэлхийд маш олон тийм түүхүүд байж үлээдэг штэ. Тахир дутуу хүмүүсүүд урталтай янз бүрийн зүйлүүдийг гайхамшигтай зүйлүүдийг хийчихсэн. Тэ тэд нар тахир дутуу байсан ч гэсэн өөрсдийгөө би энэ хүмүүсүүдээс дутуу юм байна, долмиг юм байна, чадваргүй юм байна гэж хараагүй. Тэдэнд тийм хаалттай итгэл үнэмшил дутуугийн комплекс байгаагүй. Мэдээж хэрэг өөр янз бүрийн салбаруудад байсан байж магадгүй. Тэгэхдээ би энэний ард гарнаа, энийг би хийж бүтээнэ гэсэн чин сэтгэлийн зорилготой хүмүүсүүд үргэлж зорилгодоо хүрч байдаг. Энэ түүхийг болвол одоо энэ жишээнүүд бол миний амьдралд зөндөө байгаа байхгүй юу? Би ч одоо нэлээд олон жилийн өмнө одоо 17 настай байхдаа маш адтайгаар одоо Secret гэдэг нууц киног одоо олж үзсэн байдгийн. Сүүлд нь ийм сэдвэр бичсэн номнуудыг олж уншсан байдгийн. Тэгээд угаасаа багасаа би энэ сэдвүүд намайг ингээ аягүй татдаг байсан болохоор би бүр ингээд даалт ертөнц ерөнхийдөө намайг аягүй их татдаг байсан байхгүй юу? Тэгээд айгүй одоо том асуултуудыг би өөртөө тавьдаг жоохон хөвгт шүү дээ. 6 7 8 настай ирнэсээ бид энэ яах гэж ирсэн юм бэ? Энэ хүмүүсүүдийн энд ингээд төрөөд байдаг энэ дэлхийд маш олон хүмүүсүүд амьдарч байна. Жоохон хөвгт мэдээж иргэн төрнөл хараад харахад л олон хүмүүс харагдаж байгаа юм чинь годомжаар гарахад өчнөө олон хүмүүсүүд Тэгээ энэ олон хүмүүсүүд ингээд ямар ч учир утгагүй зүгээр л тохиолдлын байдлаар төрөөл тэгээд ингээд эсрэглэгт явдаг, сургуульд явдаг. Сүүлд нэг ажилд ордог. Тэгээ ингээд сүүлд нь нэг ажлаа дуртай дургүй ажлаа ингээд насаараа 30 40 жил одоо өөрийнхөө хамгийн одоо өр бүтээлтэй он жилүүдэд тэндээ ингээд өгөөд тэгээ сүүлд нь ингээд төхөртэй гардаг. Тэгээ 60-ыг түрэхээрээ. За ингээд баг гэртээ суугаад одоо амьдралаа одоо үрдэг юм шиг жоох хөвгт тэгж одоо ажиллаж харж байгаа байхгүй юу. Тэгээд надад ямар ч сонин санагддаг байсан байхгүй. Ямар сони юм бэ би одоо энийхээ хариултыг одоо шашнаас хайж эхэлсэн байхгүй юу. Одоо яагаад ч юм баг байхад би одоо гэр бүлийнхнийхээ харахаар тэд нар маань ингээд нэг бурхан мөргөд идэг байсан. Одоо янз бүрийн бурхан одоо мэдээж хэрэг ботоо бурхан л байгаа юм л да За тэгээд тэд нар маань нэг бурханд мөргөд байдаг. Тэгээд яг чи миний ингээд итгэл үнэмшлэг тэд нар төрүүлдэггүй байсан. Ямар сони юм бэ гэж би бодоод байдаг гэсэн. Ингээд нэг жижигхэн хөшөөд ч юм уу шавранд ч юм уу ингээд өгслөө хилээд мөргөд байх юм аа гэд. Миний итгэл үнэмшлэг төрүүлэг болохоор би цааш нь эрэл хайгуул игээд Христийн шашныг судлаад тэгээд ингээд мормон зормны сүм мөмд ингээд нэлээд олон жил яваад ингээд судлаад яваад исэн байхгүй жоохон хөвгт ирнээсээ. Тэгээ сүүлд нь ягаад ч юм ингээд одоо сүүлд нэг жоохон буддын шашин бишингийн талаар одоо буддын сургаалын талаар малаар философи энэ ингээд хальт малт сонсно. Ингээд тэнгүүт яаж юм ингээд иймэрхүү зүйлүүдийг сонсоод яваад миний сонсоод яваад байгаа хэрнээсээ эрэл хайгуул хийгээд яваад байгаа хэрнээсээ миний нөгөө дотор байсан одоо мэдрэмж одоо айгүй тийм хүчтэй мэдрэмж надад байсан байхгүй би энэ хүн төрлөختөн гэж хин юм бэ яг жигнэсээ тэгээд яг яах гэж энэ амьдралд ингээд энэ дэлхийд ингээл төрөөд яваад идэх юм бэ? Энэ амьдрал гэдэг чинь яг ямар утга учиртай юм бэ гэдэг энэний хариултыг би олохыг маш хүсэжсэн бага наснаас 6 7 настай байхдаа би анх удаа энэ талаар бодож байсан байхгүй. Тэгээд энэний хариултыг хаагаал яваад байсан би бодохдоо шашингаас ч юм уу олчих байх гэж бодож байсан хариултаа. Тэгэл нөгөө шашин яг ярьдаг юм аа, ярин заадаг юм аа заан сонсоод яваад байдаг за гэх. Тэгтэл миний нөгөө дотор энэ байгаад байгаа мэдрэмжийг ерөөсөө надад дүүргэж өгдөггүй байсан байхгүй энэ хариултууд. Яа ч юм дандаа л нэг агуу хүч дандаа гадна байж байдаг нэг бурхан байж байдаг нэг ухаантай хүн байж л байдаг. Тэрнийг шүт. Тэрний сургаалыг сонсож дагаж мөрдөж амьдар. Чи бол өчүүхэн амтан, өчүүхэн хүн. Чамд ямар ч хүч байдаггүй, чадвар байдаггүй. Чи дандаа чи бол дутмаг, чи бол тэнэг болохоор заавал одоо нэг
олон номуудыг уншиж, олон сургуулиудыг дүүргэж, диплом авч тэгж байж нэг юм одоо тий өөрийнхөө юм одоо хагас дутуу байдлаа нөхөж нэг хүн шиг ч юм уу нэг тийм болох гээд байгаа юм шиг тийм байдлаар тайлбарлаж яриад байгаа байхгүй тий. Тэгэд сүүлдээ надтай ерөөсөө ингээд resonate хийхгүй байгаа болохоор би ингээд цааш нь өргөжлүүлээд байсан. Тэгээ сүүлд нь хувь хүний хөгжил гэж явж ороод хувь хүний хөгжил бас надад илүү их надад таалагдж байсан. Өөрийнхөө одоо тий сул тал дээр яаж ажиллах уу, яаж бодолтойгоо ажилдгийг тий яаж одоо илүү өөрийгөө одоо мотивац хийж тий юмныхаа ард гардгийг гэт айгүй сонирхолтой сэдвүүдийн талаар судлаа, сонсоод, уншаад ингээд яваад байсан. Тэгээ сүүлд нь одоо spirituality тий гэдэг зүйлийн талаар олж уншсан байхгүй юу? Одоо нэг meditation гэл тий. Одоо энэ номнуудыг би энэ чиглэлийн талаарх номнуудыг айгүй уншдаг байсан байхгүй. Тэгээд тэр номын дээр болохоор ингээ meditation бясалгал хийж байгаа гэсэн өгнүүд айгүй гарч ирж гисэн байхгүй юу? Одоо би Роберт Кийосакигийн номонд айгүй туртай. Тэгээ тэр мөр номнуудад дээр бас ингээл бясалгал хийжсэн мэсэн ч юм уу гэх нэг иймэрхүү өгнөд гарч эхэлж байгаа байхгүй юу? За тэгээд би чинь судлаад, уншаад хэд хэдэн ном уншсан чинь тий одоо айгүй том амжилтанд хүрсэн дэлхийд одоо ингээд өөрсдийнхөө нэр хүндийг цорайтуулчихсан одоо тийм алдартай номнуудын зохиолчнууд ийм одоо сэдвүүдийн талаар бичээд байгаа байхгүй тий. Тэгээд би сүүлдээ за одоо энэ хүмүүсүүд ийм ухаантай хүмүүсүүд тий ийм одоо том зүйлүүдийг хийчихсэн хүмүүсүүд одоо энэ бясалгал хийдэг юм байна тий. Тийм болохоор би одоо энэ талаар судлах хэрэгтэй юм байна гэл. Ингээд 10 гаруй жилийн өмнөөс одоо guided meditation ч юм уу тий бясалгалын талаар судалж ирсэн байхгүй. Тэгээд ингээд яваад байсан чинь та нарын дотор агуу хүч байдгаа. Тэ бурхан манай нэг найз хэдэн жилийн өмнө надаас айгуу гоё түүх ярьж өгсөн байхгүй. Одоо бурхан тий одоо хүн болгоны ойлгодог бурхан. Гэхдээ бол одоо Есүс Буддагийн талаар би яриаггүй шүү. Бүхнийг бүтээсэн энэ хүчрхэг энергийн талаар яриад байгаа. Бурхан гэдээ ярьчээ тэр хүчийг тийм ээ. Тэр хүч бүхнийг бүтээсэн энэ агуу энерги хүн төрлөختнийг ч юм уу тийм ээ. За бид нар ч бол энд ганцаараа биш байгаад байгаа. Өөр гараг ирсэд өчнөө олон өөр бисүүд бүтээлүүд бурхны бүтээлүүд бас байгаад байгаа шүү дээ. За яг онцгой энэ дэлхий дээр энэ хүн гэдэг зүйлийг бүтээхийн тулд тий ганц бид нарыг биш ерөнхийдөө энэ бүх зүйлүүдийг бүтээхийн тулд тухайн энерги маань бүх бүтээлүүдтэй энэ өөрийнхөө агуу энергиэсээ хуваалцаж өгсөн байгаа байхгүй. Тэгээ яг тухайн одоо найзынхаа ярьсан түүхээр дамжуулж хэлэхэд бол тэгж хэлж байгаа байхгүй. Хүн гэдэг амтаа айгүй юм сониуч тий тэгээд бас ингээд анхаарал нь айгүй гадагшаа төвлөрсөн байж байгаа болохоор өөрт нь байж байдаг энэ агуу хүчийг нь тий олж чадахгүй болохоор дотор нь уучих юм бол олж чадахгүй болохоор тий дотор нь уучья тий өөрсдийнх нь зүрхэн дотор энэ агуу одоо бидний энэ портал одоо зүрхэн дотор энэ агуу хүчийг нь уучгаа тий тэгээд үнэхээр одоо маш гүнзгий эрэл хайгуулыг хийж чадсан хүмүүсүүд нь энэ хүчээ тий сүлд нь олж чаднаа. Тэгэхдээ тэрэндээ хүрэх хүртлээ тэрийг нэг хүртлээ ойлгох хүртлээ гадна маш олон зүйлүүдээс ингээд гаднаас л юмудаа хаагаад яваад байна. Тэр агуу хүчийг тий бурхан одоо яадаг тий шавар бурхан байна уу? Одоо ямар сударч байдаг юм уу тийм ээ? Нэг гүүрүүч байдаг ч юм уу тийм ээ? Ингээд тэднэрт одоо ямар нэгэн багш ч юм уу тэднээс л ингээд тэднэрт мөргөж сүгдөөд л ингээд тий яваад л одоо ингээд өөрсдийнхөө хүчийг мэдэхгүй одоо ингээд дандаа гаднаас хаагаад яваад байхаар ийм хүн төрлөختөн ийм ерөөхдөө зуршилтай байдгаа. Тийм болохоор дотор нь очихъя. Зүрхэн дотор нь очихъя гэж тэгж байгаа байхгүй. Ийм нэг түүх байгаа. Тэгээ яагаад ч би энэ талаар одоо найзаасаа сонсоогоо. За тэгээ ингээ номоос уншсан чаа. Бид нар бол өөрсдийнхээ амьдралыг бүтээдэг агуу бүтээгчд байгаад байгаа. Яагаад гэх юм бол бүхнийг бүтээсэн энэ агуу энерги хүч маань биднэрт тэр өөрийнхөө хүчнээс бас хуваалцаж тэр энергиэс бид нар бүтсэн болохоор бид нарт ч гэсэн юмнуудыг ингээ хийж бүтээдэг агуу хүч байж байдаг байгаа.
гэд ярьж байгаа аахгүй. Тэгээд энэ зүйлийг би сонсоход уншихад надад бүр яаж юм дотроос ингээд бүр нэрээ тийш энэ л үнэ. Тэ яг л одоо л миний дотор ингээд гой тайвшраад ингээд нөгөөнийг ингэ одоо өсөглөн тийм ээ юу одоо энэ асуултуудын хариултыг олох гэсэн ийм нэг тийм мэдрэмж маань жоох ингээд айгуу гоё ханаж эхэлж байгаа байхгүй ингээд тайвширч эхэлж байгаа байхгүй тэр мэдрэмж маань. Тэгээд ингээд судлаад байсан чинь нэрээ тим юм байна гэд ингээд тэгээ өөрийнхөө амьдралаас би ингээд харахад ч гэсэн тэ би өөрийнхөө зорьсон зорилгодоо за би энэний ард гарандаа чадандаа гэсэн зүйл болгоныхаа ард би гарч чадсан. Тэ мэдээж хэрэг би өмнө нь ингээд оюутан байхдаа гадаад улсын оронд тэ гадаад хэл дээр сургуулаа төгсөө диплом аавна гэдэг бол бас тийм амар ажил биш. Надтай ирсэн өчнөө олон оюутнууд 40 оюутнуудын тэ 4-5 оюутнууд нь л сургуулаа одоо төгсөө дипломтой болж чадсан байгаа. Бусд нь олж чадаагүй. Тэ дундаас нь шантраад ганц жил болчоод би их орноос анжин манжин инээ тэрэгэл ингээл шантраад явж байгаа оюутнууд зөндөө байсан. За тэгэл тэрнээс хойш тэрнээс өмнө ч гэсэн ингээл тэ тавьсан зорилго болгоныхаа ерөнхийдөө ард би ингээл гараал байсан. Тийм болохоор би өөрөө энийг мэдээд байгаа байхгүй. Би өөрийгөө чадна гэж бодож байгаа зүйлийнхаа дандаа гарч чаддаг. Би чадахгүй гэж бодож байгаа бол би угаасаа тэрний хойноос явахчгүй угаасаа. Шууд ингээд өөрөөсөө боломжийг хагаад хаалгыг хажиж байгаа байхгүй. Энийг би чадахгүй, энийг чадахгүй. Тэгээ нэг зарим хүмүүсүүд те өөртөө маш одоо амархан ч юм уу зориг тавьчихдаг. Тэгээ тэрэндээ л ингээд эргэлдээл те ямар ч өөрийгөө ингээд сорих, өөрчлөх, хөгжүүлэх сонирхол байхгүй. Тийм ээ. За тийм болохоор өнөөдрийнхөө бичлэгээр харин та нарт хэлэх гэсэн зүйл гэх юм бол та нар өөрсдөө хизээж битгий басаарай. Иргэн тойрны чи хүмүүсүүд тийм ээ найз нөхдөд юу байдгийг тий өрсөлдөгчнөр ч юм уу юу байдгийг тий одоо өөрөөс чинь өөр хүмүүсүүд өөрийг чинь тий дэмжиж өгөхгүй байгаад байгаа, урам өгч чадахгүй байгаад байгаа тий хөгжүүлэх хүсэлгүй ч юм уу тийм ээ хүмүүсүүд бид нар чи юу амьдралдаа тэгээд те янз бүрийн хүмүүсүүдд очирч явж байдаг шээ замдаа. Тэгээд тийм юмнууд байгаа ч ихсэн та болвол өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээдэг хүчрхэг бүтээгч байгаад байгаа. Бурханлаг энерги танд байж байгаа. Тийм болохоор ямар нэг шийдвэр гаргахдаа өөрийнхөө талаар бусдад ярихдаа өөртөө ярихдаа хизээж би энийг хийж чадахгүй. Би энийг хийх боломж байхгүй. Энэ бол хитрхи боломжгүй зүйл байна. Би бол хангалтгүй. Би бол чадваргүй. Энэ бол өөр тусгай тийм хүмүүсэд зориулагдсан зүйл байдаг гэж инээтрэ гэж бодож тэ ярьж өөрийнхөө энэ боломжийг тэ бити өөрөөсөө зайлуулаарай. Бити өөрөөсөө тэ энэ боломжийг хулгайлаарай. Тэ энэ хаалгуудыг бити ингэж өөрөөсөө хаагаарай. Оронд нь нээгээд тэ хүн том зорилго тавих тусам тэр зорилго маань мэдээж хэдхэн сарын дотор бүтэхгүй байж магадгүй. Хэдхэн жилийн дотроос бүтэхгүй байж магадгүй. Тэгтээ 10-20 жил тэ маш хэрвээ та том зорилго тавьж чадсан болвол тэрнийхээ хойноос тийм ээ үйлдэл аваад, хөгжүүлээд, өөрийнхөө энэ бодол, төсөөлөн бодох чадваруудаа ашиглаад энергийн зөв зохицуулгыг хийгээд, тэ менежментийг хийгээд явах юм бол хүрч чадахгүй зүйл гэж хүн төрөлхтөнд бидэнд байхгүй. Өөртөө итгээрэй. Өөрийн чинь дотор агуу хүч байж байдаг. Ямар нэгэн бурханд биш. Тийм ээ? Ямар нэгэн шавар бурханд биш. Ямар нэгэн багшд биш. Ямар нэгэн гүрүүд биш. Ямар нэгэн лам бөөд биш. Танд байж байдаг.
та өөрийнхөө амьдралыг өдийг хүртэл бүтээч гэсэн явж байгаа өөрийнхөө бодол, итгэл үнэмшлээрээ. Тэгээ энийг ойлгож аваад тийм ээ энэ ойлголтыг өнөөдөр бас та нартай өгөхийг хүсэж байна. Яагаад гэвэл энэ маш чухал зүйл байгаа даахгүй. Тэгээд би бас энэ талаарх мэдлгүүдийг гүнзгийрүүлээд тий өөрийнхөө хөтлөн явуулдаг сургалтаараа заадаг байгаа. Миний одоо курсын маань нэр бол бид бол бурханлаг оршихуй гэдэг ийм гайхалтай нэрийг өгсөн байгаа. Яагаад гэвэл энэ үнэн байхгүй юу? Бид нар бурханлаг оршихуйнууд. Тэгээ яг энэ бурханлаг оршихуйнууд маань өөрсдөө өөрсдөө хинбэ гэдгээ таних, мэдрэх, өөрт чинь байж байдаг энэ дотоод агуу хүчээ нээх, өөртөө танилцах, тэ өөрийгөө амгааж сурах, ямар түвшинд ямар энэ хүрднүүдэд хаалт үүсчихсэн байгаа даа. Тэн хаалтуудаа яаж гаргах вэ? Тэ яаж өөртөө улам илүү итгэлтэй бол зоригтой болж энэ одоо амьдралын утга учирыг ойлгох вэ? Амьдралдаа яаж хүссэн зүйлүүдэд илүү хурдан ч юм уу тийм ээ аргаар татаж оруулж ирэх үү? Гэдэг энэ гүнзгий том мэдлгүүдийг сургалтаараа би заадаг байгаа. Бид бол бурханлаг оршихуй сургалт маань сая 2 дахь өдөр 11 сарын 11-нд эхэлчихсэн байгаа. Тэгээ та нар маань арай суугааг байгаа бол одоо ч гэсэн бүртгүүлээд суух боломжтой байгаа шүү. Тийм ээ? Энэ мэдлэгийг олж хүн авч байж улам илүү их өөртөө итгэлтэй, урам зоригтой болдог. Яагаад гэвэл өөрийгөө хинбэ гэдгийг ойлгочихж байгаа. Өөртөө яаж ажиллах вэ? Тэ өөрийнхөө бодолтой яаж ажиллах вэ? Яаж өөрийнхөө энергийг дээшлүүлж сурах уу гэд энэ мэдлгүүдээ олоод авчиж байгаа юм чи. Тийм болохоор та нар маань бас энэ сургалтанд маань сууж болно, тий? Сургалт маань 3 дахь шатнд явж байгаа. Тэгээд өмнөх 1 дахь 2 дахь шатыг нь бас нөхөж үзэх боломжтой. Яагаад гэвэл энэ сургалт маань онлайн сургалт байгаа. Тэгээд сургалт болгон маань бичигдчихсэн байгаа даа. Тийм болохоор та нар маань нөхөж үзээд тийм ээ анханаас нь би энэ одоо энэ том мэдлэгийг өргөн хэмжээний маш чухал сэдвүүдийн талаар би ингээд заагаад хүнийг өөртөө нэгдэх, өөрийнхөө дээд биетэй нэгдэх, өөрийнхөө дотоод хүчийг нээх энэ том аялалд нь одоо хэрэг болох мэдлгүүдийг заагаад явж байгаа. Тэгээ мэдээж хэрэг миний энэ сургалт маань бясалгалтай холбогдож өгсөн байгаа. Сүүлийн 20 минутанд бүгдээр ингээд группээрээ сууж агаад энэ бясалгалын үеэр бас группийнхаа хүмүүсүүдэд маань байгаа янз бүрийн хаалтууд, тий одоо янз бүрийн сөрөг энергиуд, бисүүд, хил ам юу гэдэг янз бүрийн сөрөг юмнууд байгаа бол бас тий надад орж ирж байгаа тэр энергиудыг би ингээд группийнхаа хүмүүсүүдийн энергийг мэдрээд ямар одоо асуудлууд байна гэдгийг ингээд мэдэрдэг болох дээр би групп бясалгалынхаа үеэр бас энийг цэвэрлээд чөлөөлөөд суллаад ингээд ангаагаад өгдөг байгаа. Тийм болохоор ганцаарчлсан одоо тийм ээ миний сессия, энергийн оншилгоо, цэвэрлэгээ, ангаалтанд маань бас одоохондоо суух боломжгүй байгаа ч юм уу тийм ээ асгүй бол бүр маш гүнзгий түвшний асуудлуудтай биш байгаа хүмүүсүүд маань хөнгөн асуудлуудтай байгаа хүмүүсүүд маань бас энэ сургалтанд суугаад мэдлэгийг олж аваад хажуугаар нь бясалгалтай хамрагдаад өөрийнхөө бас энергийг ингээд тийм ээ цэвэрлээд өөрийгөө ангаах энэ арга ухаанд суралцах боломжтой байгаа шүү. За тийм болохоор та нар маань энэ бичлэгийг маань тэг хэрэгтэй хүмүүсүүд нь шеэр хийгээрэй. Тэг гоё үгтэй хэрэгтэй сэдвийн талаар одоо асуух, сонсох хүсэлтэй байгаа бол тэр сэдвийн асуултуудаа бичиж явуулж болно, тийм ээ. Тэгээд удахгүй бас сургалтаараа 2 дахь өдөр эхлэх сургалтаараа уулзцгаая. За тэгээд энергийн бие ангаалгах хүсэлтэй хүмүүс байх юм бол нас надтай холбогдож болно шүү. Тийм ээ. За тэгээд бичлэгийг маань энэ хүртэл үзсэн та нартаа маш их баярлалаа. Тэгээд удахгүй бүгдээрээ дараагийнхаа бичлэгээрээ уулзъя. Баяртай.